We know that today, when you're talking about rangeland, Өнөөдөр энд малчдын олон улсын чуулганы зохион байгуулж байгаа ач холбогдлын талаар дурдлаа. Тэгээд энэ ач холбогдол нь болохоор нийт 100 гаруй орны малчид, фермерүүд, малчдын төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгч нар ирсэн байгаа. Тэгээд энэ болохоор ер нь нэг жилийн хугацаанд хэрэгжиж байгаа үйл ажиллагааг яг бодит үр дүн болгох зорилготой байгаа. Бид нар хэдийгээр олон төрлийн хурал, чуулган, диалогууд хийж байгаа ч гэсэн яг энийг яг бодит амьдрал дээр яг үйл хэрэг болгоход илүү анхаарч байгаа. Тэгээд энэний хүрээнд ажиллаж байгаа. За дээрэс нь Нүбийн Хүс үдэ аж ахуйн байгууллагын зүгээс 2027 оноос эхлээд тогтвортой мал аж ахуй өөрчлөлт гэх одоо шинэ стратегийн зорилтыг тавьсан байгаа. Тэр зорилтын хүрээнд бид нар илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шимт хижээл, илүү сайн хүрээлэн буй орчин. Тэгээ энэ бүгд маань цогцлоод илүү сайн сайхан амьдралыг бий болгох дээр үндэслэн ажиллаж байгаа. Тэгээ бидний хамгийн гол үүрэг бол энэ бүх хэлэлцээр олон улсын одоо тэмдэглэлт өдрүүдийг яг гол үйлдэл болгох дээр хамгийн их анхаарлаа төвлөрүүлж байгаа. Тэгснээр яг энэ үр дүн маань энэ жил маань хамгийн гол ач холбогдол нь яг үр дүн гарч чадж гинүү гэдэг нь л бидний ажил эцсийн дүндээ дүгнэгдэнэ гэж үзэж байгаа. here at the Global Conference on Sustainable Livestock Transformation in September 2027.